Одоо байгаа зээлийн хууль энэ нь шүү дээ. Зээл авж байгаа хүнийг хамгаалж байгаа биш, зээл өгж байгаа байгууллагыг хамгаалж байгаа тийм хууль байгаад байгаа байхгүй юу? Давагдшгүй хүчин зүйл тохиолдсон тохиолдолд гэрээний нэмэлт үүргээс чөлөөлж байгаа тийм үү? Алданг тооцоогоос чөлөөлж байгаа. Гэтэл нөгөө хүн нь одоо чинь малчны зээл дээр ярихад 1 жилээр зээлийг хойшлуулсан ч гэсэн тэр хүн чинь 1 жилийн дотор малжиж чадахгүй байхгүй юу? Зүгээр өөр бизнес дээр бол болох л баг. Тэнгууд тэр малчин дахиад зээлээ төлж чадахгүй хэмжээнд ороход тэр шууд муу зээлийн ангилал руу явчихж байгаа юм. Тэгэхээр Бачуур гишүүний сая хэлдэг дээр тэр давлшгүй хүчин зүйлийг яг энэ тохиргоон дээр нь өөрчлөх юм байгаа юу? Хэрвээ байхгүй бол дараагийн удаа энийг санаачилж хамтарч явуулахад бэлэн байгаа шүү гэж хэлье. За инквайрийн Бачуур гишүүн нэмэлт хариулт өгье. Ер нь одоогийн үйлчилж байгаа тогтолцоолыг таны хэлж байгаа зөвлөлтөө одоо банк санхүүгийн байгууллага илүү давуу эрхтэй байгаад байдаг. Яагаад гэвэл нөгөөний зээлдэгчийн бүх мэдээлэл нь нэг том банкнд байдаг. Тэгэхээр нөгөө зээлдэгч өөр банкнд очив, өөр санхүүгийн байгууллагад очив гэхээр тэр мэдээлэл хуваалцдаггүй болохоор тэр банкны нөхцөл байдлаар л одоо зээлээ аваад байгаа. Энэ онооны системээр орсноор тухайн иргэний оноо нь өөрийн тодорхойлж болохоор ямар ч одоо банк санхүүгийн байгууллагад очиод тэгээд санхүүгийн үйлчлэгээ авах болцоо нэгдэж байгаа. Нөгөө байгууллагууд нь хоорондоо бас өрсөлдөөд юугаар өрсөлдөх вэ гэхээр илүү таадаа нөхцлөөр л өрсөлдөнө. Магадгүй одоо илүү барьцаа өрнгийн шаардлага, аль эсвэл хугацаа, зээлийн хүү гэдэг. Тэгэхээр энэ бас банк санхүүгийн байгууллагын хооронд өрсөлдөөн бий болгож байгаа яг систем нэвтэрснээр онооны систем. За инх 50 дэдэр хэлэгч. Ажлын хэсгийн 9 дугаар микрофон. Мөнх хойсглын гишүүний асуултанд нэмээд тодруулахад малчны зээл маань өөрөө арилжааны банкнаас олгогдохдоо даатгалтай олгогдож байгаа. Зээлийн эрсдлийн даатгалтай. Барьцаа хөрөнгийн даатгалтай олгогдож байгаа. Малын индексжүүлсэн даатгалаар тухайн малчин даатгалд хамрагдсны үндсэн дээрс зээлийн гэрээнээс 2% хөнгөлүүлж байгаа. Тэгэхээр нийт малчны зээлийн бараг 97-8% нь бол малын индексжүүлсэн даатгалтай холбоотой байгаа. Тэгэхээр тухайн бүс нутагт зуд болоод системик риск болсон тохиолдолд тухайн малчин өөрийн одоо хоригдсон малынхаа хоригдлыг малын индексжүүлсэн даатгалаар тухайн одоо өд хөрөнгөө хэрхэн үнэлснээр хамааруулад бол буцаагаад авах тийм бүрэн боломжтой байгаад байгаа. Хэрвээ үнэхээр энэ нь бол бүр одоо тэр хуулийн давсан одоо шаардлагаас бүр давсан тохиолдолд бол энийг одоо системик рискээс давсан эрсдэл гэж үзээд энэ дээр бол бүр одоо хойшлуулах асуудлыг бол тусад нь хууль гаргаж ярих тийм үндсэлтэй.